Ийм пакетлцэн цэвэрхэн ногоо хаанаас авах вэ? Унаацны 8-аас авсан. Монголын хөрсөн тарьсан ногоонуудаа хүний хэрэгцээнд тааруулаад ингээд багаар савлаад шороогийн цэвэрлээд угааж цэвэрлж жагаад ахиухан авах гэх юм бол ингээд сэтгэлцэн байгаа байхгүй. Айгуу гоё амттай ногоо илээ. Номын тав трейд компани нь цэвэр хүчний шим ардын хошоотой хамтран ажиллаад 3 жилийн нүүр үзэж байгаа лээ. Монголын хөрсөн тарьсан гарал үсэн тодорхой жилийн 4 улирлын турш нийлүүлдэг учраас номгийн хамтан олон бид цэвэр хүчний шим дундын хошоотой хамтран ажиллахад баяртай байд юм аа. Дундын оршооны ногоо түгэлт өглөө эрт эхэлдэг. Хэрэглэгч дэлгүүрт орж ирэхээс өмнө цэвэр хөрсний шим дундын оршооны шинэ хүнс дэлгүүрийн лангуун дээр бэлэн байх ёстой. Өдөр бүр хүнсээ тогтмол нийлүүлэх нь дундын оршооны эрхэм зорилго юм аа. Цэвэр хөрсний шим дундын оршооны савлсан бүтээгдэхүүний хаяг шашхноос хаана тарьж ургуулсан ямар шат дараалтаагаар ирснийг нягтлан харах боломжтой. Хоршоод бол 17 онд байгуулагдсан. За 18 онд энэ хоршоод нэгдээд дундын хоршоо гэж байгуулсан. Цэвэр хөрсний шимд дундын хоршоо байгуулсан. Энэ ажлын ач холбогдол гэх юм бол Монгол орондоо үйлдвэрлэгдсэн ногоог гарал үүсэлтэй чанарын баталгаатайгаар аваад боломжийн өнөр хэрэглэгчд очиж байгаа баталгаатай эрүүл хүнсээр хэрэглэгчд хангагдах юм боломж үлдэж байгаа. Дундын оршоо хамгийн эхлээд бол сүлжээ дэлгүүрүүдэд одоо нийлүүлж эхэлсэн. Энэс дурдах юм бол одоо манайх номын тав трейд компани 3 дахь жил рүүгээ ороод ингээд гэрээгээ сунгаад ажиллаж байна. Ханган нийлүүлэлтийн тендерүүдэд оролцоод бас хэд хэдэн байгууллагуудад нийлүүлэх эрхээ авсан. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 6-аас 9 нэр төрлийн одоо хүнсний ногоог одоо нийлүүлээд ингээд явж байна. Хүнсний дэлгүүр аж ахуйн нэгжээс ирсэн захиалгын дагуу ногоог бэлтгэж тээвэрлэхэд бэлэн болжээ. Дундын оршоондоо ирүүлж байгаа бараа бүтээгдэхүүн дээр түүхийд дээр бол бид нар бас тодорхой хэмжээний тордлолт тийм ээ англин ялгалт угааж цэвэрлэх тийм ээ хэрэглэгчдийн таашаал нийцүүлж одоо энэ нэмэн өртөг сав багаж савлах тийм ээ тариаланчд очих одоо үнцийн үр ашиг нь бол илүү нэмэгдэж байгаа гэсэн үг. Захиалга хөө та? За та хэлээрэй. За. Дундын оршоо худалдаа авалтаасаа эхлээд нийлүүлэлт хүртлээр нарийн төлөвлөгөөтэй явдаг. Энэ бол дундын оршооны ажилчдын өдрийн төлөвлөгөө. Төр засгаас барьж байгаа бодлогын хувьд болохоор ерөөсөө л одоо тэр орон нутгийн малчид байна, ногоочд байна. Тэрний бүтээгдэхүүнийг дундын зуршлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх одоо үн хямд тэ найдвартай ногоо тэр малын гаралтай түүхий дээр одоо хэрэглэгчдийг хангах юм зорилго тавьж байгаа. Хүнснийхээ ногоог бол тариалж ургуулж чадаж байна. Гол алдаж байгаа зүйл юу вэ нөхөр одоо борлуулалтанда өөрсдийнхээ одоо хүссэн үнээр борлуулж чадахгүй зарим намрын үед бол өөрийнх нь өртгөөс доогуур борлуулах хүртэл асуудал үүсэж байгаа. Ногоог хадгалж хамгаалж хэрэглэгчдэд хүрэхэд сорт хамгийн чухал. Хадгалж сайн даадаг сортыг Монголын хөрсөнд нутагшуулснаар хүнсний ногооны доктортой нийлүүлэлт нэмэгдэнэ. Сүүлийн үед Солонгос сармис Орсловн гэж ярих нь бий. Энэ бол тухайн улсаас импортоор орж ирсэн хүнсний ногоо бус. Харин үрийг нь Монголын хөрсөнд нутагшуулаад бидний хэрэглээнд нийлүүлж байна. Монгол оронд импортоор оруулж ирж байгаа хүнсний ногооны нэр төрөл улсын тоо хэмжээг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. 40 гаруй нэр төрлийн хүнсний ногооны сорт судалгааг явуулаад одоогийн байдлаар 39 сортыг ирээдүйдээ нутагсан сортоор батлуулаад дотооддоо үрийн үйлдвэрлэх болон гадаадаас үрийг оруулж ирж ногоочдыг хангаж байгаа. Гол сортууд гэх юм бол одоо бай цааны Hurricane Apple гэж Голландын сорт байна. Энэ сортыг оруулж ирснээр бид нэр бай цаг дараа оны 5 сар хүртэл хадгалж борлуулалт хийх болсноороо 1-2 дугаар сард Хятадаас импортоор оруулж ирдэг бай цааны импортыг бараг бүрэн зогсоосон. За Бөөрөнхийн сонгоны Stuttgart Riesling гэдэг сортнууд ус энэ бол одоо нийт тариалж байгаа сонгоны бараг 80-90 гаруй хувь нь энэ сортоор тариалагдаж байна. За шүүсний ловонгийн Naval Ape гэдэг сортыг нутагшуулсан. Энийг одоо Vitapit компани болон бусад компаниуд дотооддоо тариалуулсан түүхийд болон ашиглаж ловонгийн шүүс үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлж байгаа. Энэ бол тусгай зорилтын сорт.
Хөдөө аж ахуйн зохистой дадлыг одоо хуулиар бол хүнсний тухай хуулиар бол ер нь бүх анхан шатны үйлдвэрлэл эрхэлж байгаа буюу одоо ногоо, төмс одоо бүр үр тариаж тариалж байгаа энэ бүх аж ахуйн нэгжүүд бол хуулиараа хэрэгжүүлэх ёстой байгаа. Тэгэхээр ер нь бол энэ ажил одоо шинэ тутам ингээд 19 он 20 онд эхлээд явж байгаа. За тэгээд тариаланчид ямар ач холбогдолтой юм бэхээр одоо зах зээл дээр зарагч байгаа бусад бүтээгдэхүүний хажууд бол миний бүтээгдэхүүн эрүүл баталгаатай бүх одоо шаардлагатай одоо бараг 80 гаруй тийм зохистой дадлын шаардлагууд байдаг. Тэгэхээр энэ бүх шаардлагыг хангасан баталгаатай үрээр тарьсан, эрүүл хөрсөн тарьсан, эрүүл ахуйн шаардлага хангасан усаар усалсан гэсэн бүх юма баталгаажуулж байна л гэсэн үг. Эдийн засгийн хувьд бол бас арай өөр үнээр борлуулах боломж гарна. За тэгээд супермаркет тендерээр ногоо нийлүүлэх энэ бүх боломж одоо тухайн аж ахуйн нэгжид нэгж байна гэсэн үг. Тэгэхээр ер нь бүтээгдэхүүн хэрэглэгчийн хэрэгцээнд одоо бүрэн хангасан бүтээгдэхүүн гэдгийг одоо илэрхийлж байгаа, баталгаажуулж байгаа ийм тэмдэглэгээ юм аа. Манайх гормоор уус хошоо сууж байцаа. 2 тонн байцаа. Энэ гарал усны. Цэвэр үлсний шим дундын оршинд байцаа нийлүүлээд явж байна. Өнгөрсөн 7 хоногт луу нийлүүлсэн. Бид энэхүү дундын оршинд захиалгын дагуу 2020 оны хавар гэрээ хийгээд нийлүүлж байгаа. Тариаланчид бидэнд бас гол хүндрэлтэй асуудал бол хүнсний ногооны борлуулалтын дээр нэлээд асуудалтай байдаг. Өнгөрсөн жилээс эхлээд дундын оршинд нийлүүлснээр бид нар шууд нийлүүлээд орон төлбөр тооцоогоо хийгээд ингээд явж байгаа нь бол биднэрт маш их ач холбогдолтой. Хүлэмж зүйний үйлдвэрлэл эрхэлж байгаа тариаланчид манай бас олон овоо эдний төрлийн нарийн ногоо, навчит ногоог үйлдвэрлэж байгаа. Нарийн ногоо маань өөрөө амархан мууддаг. 2-3 хоног тутмаа байнгын төвөр хураалтыг хийж байдаг. Тэгэхээр бол дунджаар 7 хоногтой 2-3 удаагийн борлуулалтыг бол хийх шаардлага гарч ирсэн. Энэ дээр бол одоо борлуулалтыг хийхэд одоо хөргүүртэй машин шаардлагдан. Дээрээс нь дэлгүүрүүдэд өгөхийн тулд бол янз бүрийн бичиг баримт, гэрээ, контракт, санхүүгийн тайлан тооцооноос ахуулаад аягүй хүндрэлтэй асуудал тулгардаг байсан. Цэвэр үлсний шим гээд дундын оршоотойгоо бол 2017 оноос хойш хамтарч ажилласан байгаа. Бид бүхэн зөвхөн тариалтан дээр анхаарал тавина. Үйлдвэрлэлийн хэмжээгээ нийлүүлнэ. Бүтээгдэхүүний хэмжээг хэсгэн нэр төрлийг олон болгоно. Ерөөсөө энэ дээр анхаарал ажилласан байхад бидний борлуулалт нөгөө санхүү мөнгө төгрөг тооцоог юм нь бол бидний өмнөөс шийдээд өгж байгаа маш том үүрэг гүйцэтгэж байгаа. Дундын оршоо гэхээр зэрэг хүмүүс бас тийм ээ дундын зуучлалын байгууллага тийм ээ дундын ашиг олдог байгууллага гэж бас тэгж ойлгож болохгүй юм. Дундын энэ байгууллагаараа тариаланчид бол яаж нөхөө зэн төмс усны ногооны ханган нийлүүлэлтийн энэ логистикийн үйл ажиллагааг явуулж байгаа гэсэн үг. Аль ч бизнесийн салбарт логистик дэд үтцийн бодлого хамгийн чухал. Үүнийг хямд хялбар аргаар шийдсэн улс л хурдтай хөгжиж байна. Ер нь аль ч улс орнд ногоочд талж ургуулах ажлаа хийгээд борлуулалт нь бол одоо тусгай ерөнхий сувгаар байгууллагуудаар эсвэл одоо хамтарч байгуулсан зохион байгуулалтанд орсон хоршоо нөхөрлөлүүдээр дамжиж хийгдэг юм жишг байдаг юм байна. Манай улс оронд бол ногоочд нэгдэж ажиллах нь харилцангуй бага байгаа. Манай улсад 40 мянга орчим иргэн аж ахуй нэгж хүнсний ногоо тариалдаа гэсэн судалгаа бий. Тэдний ихэнх нь өрхийн тариаланч байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа. Том аж ахуй нэгж болж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтрах нь хамгийн чухал. Ногоочдын бүтээгдэхүүнийг нөөц агуулгад төвлөрүүлээд эндээсээ цааш нь гэрээний дагуу нийлүүлдэг. Худалдан авагч нар бол авах төмс хүнсний ногооныхоо хэмжээ болон үнийг тариалтын өмнө тохироод гэрээгээр үйлдвэрлүүлж борлуулалтын баталгаажуулдаг энэ арга хэлбэрийг бол илүү төлхөө ашиглаж өөний зах зээл дээр авчирч борлуулж байгаа ногооныхоо олж байгаа ашигыг 30-аас 40% нэмэгдүүлэх боломж олгож байна. Аль хоршоо, аль компани одоо хэдийн хэмжээний ямар сортын тийм ээ хүнсний ногоог тариалах уу гэдгийг бол одоо нарийн тогтож аваад зах зээл дээр зарим тохиолдолд бараа бүтээгдэхүүний илүүдэл гарах, хомсдол үүсэх тухайн одоо бараа бүтээгдэхүүн туртай байх давуу байдлуудыг бол бий болгож байгаамаа. Тариа хураалт цаг хугацаатай хэдхэн хоног үргэлжилдэг. Харин хэрэглэгчид урт хугацаанд тогтмол нийлүүлэлтийг хүсдэг. Ногоочд бүтэн жилийнхэн хөдөлмөрийг үнэлүүлэхэд бизнесийн сайн төлөвлөгөө нарийн ухаан хэрэгтэй. 2019 онд манай яамнаас загвар хоршоо гэдэг техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан.
Нэг талтаа болохоор мал аж ахуй малчид нийлсэн хоршоо байж болох юм байна. Нөгөө талдаа газар тариалангийн хоршоо байж болох юм байна. Гэхдээ энэ хоёр хоршсон байдлаар бол олон төрөлт гэдэг хоршоог нь байгуулад загвар байдлаар орон нутгад хөгжүүлэх боломж байна гэж харж байгаа. Хэрэглэгчд маань ногоо худалдаж авахдаа ер нь бол Монгол ногоо мөн үү? Баталгаатай юу гэсэн энэ асуултыг хамгийн түрүүнд тавиад байдаг. Тэгэхээр энд асуултанд яг мэргэжлийн одоо хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага ургац сураалтынхаа явцад нь талбай дээр нь очиж баталгаажуулсан ногоо энэ хөдөө аж ахуйн зохистой дадлын буюу одоо олон улсад бол ГАП гэсэн 3 үсгээр тэмдэглэдэг энэ тэмдэглэгээ буюу баталгаажуулалтыг авд юм аа. Ногоог тарьж ургуулахаас гадна хураасан ногоогоо хадгалах зойр сав, тээвэрлэлт, зах зээлд борлуулах гээд их ажил ундардаг. Энэ бүхнийг ногоочин ганцаараа хийх гэж хичээгээд заримдаа няцханч бий. Одоохондоо манай улсад энийг шийдсэн гаргалгаа хомс байна. Гэхдээ бид хамтарч чадвал асуудлаа шийдэх боломж байгааг эндээс харж болох юм аа. Монгол хүн бүр цэвэр хөрсний шимийг хүртэх болтугай.